Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За өнөөдрийнхээ хичээл эсэний бүтэц гэсэн энэ сэдвээр 12 дугаар ангийн монгол хэлний хичээл орох гэж байна. За энэ хичээлийг бэлтгэсэн оюуны ирээдүйн цогцлборын монгол хэлний багш буюу шиг отхон инх тамир нарын баг байна. За яагаад эсэ гэдэг чухал вэ? Яагаад одоо 12 дугаар анги төгсөж байгаа улсын шалгалт, монгол хэл бичгийн шалгалт, за ихтэй сургуульд элсэх, төгсөөд ажил албанд орох, бас гадаад дотоод явах, энэ бүх юмд эсэ бичүүлж байна вэ гэдэг энэ асуулт байна. За тэгэхээр эсэ гэдэг бол тухайн хүнийг хинбэ гэдгийг, тэр юу бид бодож сэтгэдэг юм бэ? Ямар ч бүтээлч үйл хийдэг юм бэ? Ямар бүтээл сэтгхүүт юм бэ гэдгийг шалгах, хувь хүний шалгах ийм зүйл учраас эсэ бичүүлж байгаамаа. За тэгэхээр өнөөдөр энэ чойл усан жуугаан 3 залхуу гэдэг энэ сэдвийг сонгож авлаа. За энэ сэдвийн энэ эсэний богинохон эсэ байна. Тэгээ энэний бүтцийн тухай ярина. За яагаад энэ сэдвийг сонгуваа гэдэг тухай. Тэгэхээр бол энэ эрдэмтдийн хийсэн судалгаа байна. Монголд хийсэн судалгаа. Тэгэхээр 2000 онд бол 50 нас хүрсэн хүнд мартамхай гэдэг энэ өвчнөний шинж тэмдэг ажиглагдаж байсан байна. Харин 2010 онд 10 жилийн дараа дахиад судалгаа хийхэд 8 нас хүрээчгүй хүүхдэд энэ мартамхай гэдэг шинж тэмдэг гарчээ, илэрсэн байна. Тэгэхээр бол энэ 10 жилийн судалгааны 10 жилийн хугацааны энэ хоёр судалгааны үр дүнгээс харахад мартамхай гэдэг одоо энэ өвчин Монголд ердийн үзэгдэл болсон байна. Тэгэхээр яагаад ийм болж байна гэхээр оюун ухаанаа дасгалжуулахгүй, ном уншихгүй байдлаас ийм болж байгаамаа. Тийм учраас энэ ном уншихгүй байгаагийн цаана бол залхуу гэдэг өвчин байна. Тэгэхээр энэ залхуу гэдгийн тухай ойлгох, энэ тэрийг одоо яаж ялан дийлэх вэ гэдэгт жоохон ч гэсэн нэмэр болох үүднээс энэ сэдвийг сонголоо. За тэгэхээр энэ сэдвийг багш нь уншиж өгнө. Тэгээд та нар багшаагаа уншихаар дагаад уншаарай. За мөн дэвтэртээ бичиж аваарай. За ингээд чойл усан жав 3 залхуу. Залхуугаас заяа зайлна гэж ярьдаг. 3 зүйлийн залхуу хүн бүрд ихч багч байдаг байна. Гагцхүү тэр нь их байна уу, бага байна уу гэдэг нь хүн хүнд өөр байх. Нэгдүгээрт хэвтэй хоньны залхуу. Энэ нь тийм ийм гэсэн зориггүй, тгий инги гэсэн санаа байхгүй. Дэмэл цагийг өнгөрөөж хэвтэй хонь шиг байж байна гэсэн үг. 2 дугаарт бие басахын залхуу. Чаддаг нь хийн биз, идэвхтэй нь ажиллана биз гэж өөрийн гал хиймэр дээр ус асгаж байдаг хүн. 3 дугаарт алгасрахын залхуу. Ийм хүн юм руу өсчээд хэрэгтэй юмнасаа алгасарсаар байгаад хайрн залуу цагаа дэмий барж насаа илээдэг. Энэ 3-ын аль нь хичээн тэмцэлдв штэ. Өөрийнхөө муу гэм бүхэнтэй тэмцэхгүйгээр, шудраг хөдөлмөрлөхгүйгээр эх орон ард түмэндээ олигтой сайн үйл бүтээж чадахгүй хүн болж төрснийхөө хэргийг гаргаж чадахгүй. За хүүхдүүдээ бичээд аваарай.
За бичээд авсан уу? За тэгэхээр эсээ бол ерөнхийдөө 3 бүтэцтэй. Нэгдүгээрт эхлэл хэсэг байна, хоёрт нь үндсэн хэсэг байна, гуравт нь төгсгөл хэсэг байна. За мөн эсээ бол цогцлбор болгонд олон цогцлбортой байна. За тэгэхээр юуг цогцлбор гэх вэ гэд. Тэгэхээр энэ цогцлбор гэдэг бол нэг цогц санаа байна гэсэн үг. Мөн олон үйл явдалыг агуулсан нэг хэрэг явдал байна гэсэн үг. За цогцлборыг бол бичихт бол догол мөрөөр тэмдэглэнэ. За тэгэхээр хэрвээ цогцлборгүй эсээ их бичвэл энэ шаардлага хангахгүй гэдгийг анхаараарай. За ингээд эсээг яаж эхлэх вэ гэдэг энэ талаар ярив. За энэ эсээг бол хүнд уншуулахын тулд л бичиж байгаа юм. Тэгэхээр тэр уншиж байгаа хүний анхаарлын түвшин хамгийн өндөр байдаг үе бол эхлэл хэсэг дээр. Тэгэхээр тэр өндөр байгааг өөртөө татаж тэрийг ашиглахын тулд энэ эхлэл хэсэг их чухлаа. За эсээг эхэлдэг олон арга байна. За тэрнээс одоо хэдийг танилцуулъя. За нэгдүгээрт нь бол эсээг бол нэмэн дэлгэрүүлж буюу нэмэх тэмдгээр төлөөлүүлээд байна. Нэмэн дэлгэрүүлж эхэлж болно. Өөрөөр хэлбэл товч түүх ашиглаж, тийм ээ, эсээнийхээ гол санааг товч түүх ашиглаж ингэж эхэлж болно. За мөн хурааж буюу хасах тэмдгээр төлөөлүүлж байгаа юм. Эсээнийхээ гол санааг хурааж эхэлж болно. За энэ монгол хэлэнд бол өргөн дэлгэр утга агуулдаг мөртлөө хэдхэн үгээр илэрхийлэгддэг ийм хэлц үг, зүүржсэн үг, онч мэргэн үг их байна. За тэгэхээр эсээнийхээ гол санааг эдгээр зүйлээр эхэлвэл одоо хурааж эхэлж байна гэсэн үг. За мөн эсээнийхээ гол санааг үржүүлж эхэлж болно. Үржүүлнэ гэдгийн цаана бол салаалуулах. Өөрөөр хэлбэл эсээнийхээ гол санааг тайлбарлаж эхэлнэ гэсэн үг. За мөн хуваах үйлдэл буюу эсээнийхээ гол санааг тунгаргаж эхэлж болно. За мөн асуултаар эхэлж болно. Чамд залах уу зам байна уу гэд асуултаар эхэлж болно. За мөн анхааруулж эхэлж болно. Бүгдээрээ залах уу зангаа засъя ч юм уу, тийм ээ. За ингэж эхэлж болно. За тэгэхээр энэ эхний цогцлбор дээр эдгээр эхлэх аргуудаас ямар аргаар нь эхэлж вэ гэдгийг олоорой. За сайн байна. За тэгэхээр залхуугаас заяа зайлна гэж хэлц үг буюу эсээнийхээ гол санааг хэлц үгээр хурааж эхэлжээ гэж оллоо. За зүйтэй. За ингээд эхлэл хэсгийн эхлэл тийм ээ бүтцэл 3 хэсэгтэй гэсэн. За тэрний эхлэл хэсэгт нь бас түлхүүр өгүүлбэр байна. За түлхүүр өгүүлбэр гэдэг бол маш чухал юм аа. Энэ эсээ их бичгтвэл ер нь нэг гол санаа хүн олж авдаг. Ганц өгүүлбэр л олж авдаг. Тэгээд тэр олж авсан тэр ганц өгүүлбэрээ цааш нь нэмэн дэлгэрүүлдэг. За энэ нь бол нөгөө талаас түлхүүр өгүүлбэр болно. За мөн түлхүүр өгүүлбэр нь одоо тэр 1-р цогцлбор, 2-р цогцлбор, 3-р цогцлбор гээд одоо хэдэн цогцлбортой бичнэ. Тэр цогцлбор болгондоо тэр санаа нь задрах чадвартай. За мөн тэр цогцлборуудад гарч байгаа санаануудыг өөртөө хураах чадвартай. Ийм зүйлийг түлхүүр өгүүлбэр гэж байгаа. Тэгэхээр энэ эхлэл хэсгийн цогцлбороос ямар түлхүүр өгүүлбэр байна вэ гэдгийг олоорой. За сайн байна. Ингээд 3 зүйлийн залхуу хүмүүр их багч байдаг байна гэж оллоо. Тэгэхээр энэ нь бол 1-р цогцлбор руу хэвтэ хоньны залхуу, 2-р цогцлборт алгасархын залхуу, 3-р цогцлборт
бие босхын залах уу гэж ингээд гурван зогсолборт санаа нь гурав задарч чадж байна. Мөн бас энэ гурван санаагаа нэгтгээд гурван зүйлийн залах уу хүн бүрт их багч байдаг гэж нэгтгэж чадж байгаа учраас энэ түлхүүр өгүүлбэр болж байна. За эсэний ерөнхий бүтэц буюу үндсэн хэсэгт юу байх вэ гэдэг тухай ярив. За тэгэхээр энэ цогцлбор болгон толгой өгүүлбэртэй, дэмжих өгүүлбэртэй, батлах өгүүлбэртэй, дүгнэлт өгүүлбэртэй байна. За тэгэхээр цогцлборын толгой өгүүлбэр гэж юу вэ? За жишээ нь хүний толгой гэдэг бол дээр байрлана. Бас оюун ухааны цөм байна. Мэдрэхүй эрхтний төв байна, тийм ээ. Энэ утгаар толгой өгүүлбэр гэдэг бол яг саяных шиг тухайн цогцлборынхоо дээр эхэнд байрлана. Бас тухайн цогцлборынхоо хөтгч нь байна. Тухайн цогцлборын турш санаа нь задарна гэсэн үг. За энийг толгой өгүүлбэр гэж байгаа. Тэгэхээр энэ цогцлбороос толгой өгүүлбэрийг олоорой. За энэ хэвтэй хоньны залах уу гэж толгой өгүүлбэр оллоо. Тэгэхээр энэ бол нэгдүгээрт эхэнд нь байрласан байна. Хоёрдугаарт энэ хэвтэй хоньны залах уу гэдэг энэ өгүүлбэр цаашаа задарч цогцлборлын турш энэ өгүүлбэрийн тухай л бичих юм байна. Энэ санааны л тухай бичих юм байна гэдэг ийм ойлголтыг өгч байгаамаа. За хоёрт нь дэмжих өгүүлбэр байна. За дэмжих өгүүлбэр бол энэ толгой өгүүлбэрийнхаа гадаад дотоод шин чанар, өнгө, үнэр, амт, тийм ээ, сэтгэлд хэрхэн зохистой байдал тэр бүх юмыг нь бол дэмжинэ гэсэн үг. За тэгэхээр энэ цогцлбороос энэ толгой өгүүлбэрийг дэмжсэн өгүүлбэрийг олоорой. За зөвтэй. За тэгэхээр энэ өгүүлбэр нь дэмжсэн өгүүлбэр нь энэ нь тийм ийм гэсэн зориггүй, тгий ингийн гэсэн санаа байхгүй гэсэн энэ өгүүлбэр бол дэмжих өгүүлбэр байна. За тэгээд энэ бол энэ толгой өгүүлбэрийнхээ дотоод шин чанар, тий, хэвтэй хоньны залхууны дотоод шин чанар, тийм ээ, бодол сэтгхүү, зориг, санааг нь дэмжсэн байна гэсэн үг. За гуравт нь батлах өгүүлбэр байна. За батлах өгүүлбэрийн цаана бол тоо баримт байна. Тоо баримт гэж ингэж хоршоо үгээр хэлж байгаа нь бол учиртай. За тэгэхээр тоо бол цифр байна. Харин баримт гэдгийн цаана бол бидний, тийм ээ, ажиглалтын аргаар өдөр болгон хараад, тийм ээ, олж авсан ийм зүйлийг хэлж байгаа юм. За дээрээс нь тэр тодорхой жишээтэй байна гэсэн үг. Ер нь бол жишээ гаргаж чадчихвэл энэ бол ойлгосон шинж байдгийн шүү. Бас энэ далимт хэлэхэд. За эндээс батлах өгүүлбэрийг олоорой. За сайн байна. За энд бол яах нь вэ? Дэмэл цагийг өнгөрөөж гэдэг энэ өгүүлбэр бол баталж байна. Өөрөөр хэлбэл дээрх тэр толгой өгүүлбэр, дэмжих өгүүлбэрийг энэ өгүүлбэрээр яагаад баталж байна гэхээр тэр хэвтэй хоньны шин чанар, тэрний дотоод шин чанар, санаа бодлыг батлахдаа тэр дэмэл цагийг өнгөрөөж байгаа байдлаар нь баримтаар баталж байна. За 3-4-т нь дүгнэлт өгүүлбэр байна. За дүгнэлт өгүүлбэр бол энэ толгой өгүүлбэр, дэмжих өгүүлбэр, батлах өгүүлбэрээ гарсан зүйлийг яг дүгнэнэ. Тэрнээс өөр юмыг л одоо бичихгүй. За энэ дээр бол манай хүүхдүүд бол одоо залхуу зангаа засъя, эсвэл бүгдээрээ одоо эх орондоо хайртай байчих юм уу, ийм урай лозунгийн шинжтэй бичээд идэг. Тийм биш шүү гэдгийг анхаараарай. За эндээс яг энэ гурван өгүүлбэрийн санааг дүгнсэн энэ дүгнэлт өгүүлбэрийг олоорой.
За тэгэхээр дүгнэлт өгүүлбэр бол хамгийн сүүлд байна. За тэгээд тэр энэ хэвтэй хон шиг байж байна гэсэн үг гэж яагаад дүгнсэн бэ гэхээр тэр хэвтэй хоньны залхуу гэж тэр залхууг хэвтэй хоньтой адилтгсан бол одоо энийг хэвтэй хон шиг гэж яг зүйрлж тийм ээ ил зүйрлж байна. Тэгэхээр бол энэ бол нөгөө дээд гарсан тэр өгүүлбэрүүдээ одоо дүгнж байгаамаа. За ингээд эссений төгсгөл хэсэг буюу ерөнхий дүгнэлт зохиогчийн санаа тухай ярив. За ерөнхий дүгнэлт гэдэг бол энэ эссенд гарсан тэр цогцлбор бүрт гарсан тэр санаануудаа дүгнэнэ гэсэн үг. За тэгэхээр энэ цогцлборт бол тэр гурван залхуун тухай гарлаа. Тэгэхээр энд бол юу гэж дүгнж байна гэхээр энэ гурвын аль алинтай хичээн тэмцэлдвэштэй гэж дүгнсэн байна. Тэгэхээр энэ гурвын гэдгийн цаана бол тэр нөгөө гурван залхууч нь байна. За аль алинтай гэдэг бол аль нь ямар нэгэн юмтай надад ч байна, чамд ч байна. Тийм учраас одоо хичээн тэмцэлдэж өөрийгөө ялах хэрэгтэй байна гэсэн ийм санаагаар ингэж дүгнсэн байна. Тэгэхээр энд бол тэр гурван цогцлборт гарсан гурван санаа энэ ерөнхий дүгнэлтэнд заавал байх ёстой юм шүү гэдгийг анхаараарай. За зохиогчийн санаа бас байна. Энэ зохиогчийн санаа заавал байх ёстой учир нь бол энэ эсээг уншсан хүнд нэг бодох хугацаа өгч байгаа юм. Юу бодох вэ гэхээр энэ эсээнийхээ тухай бодно. Юу гарваа? Бас өөхнө. Надад одоо энэ эсэн дээр гарсан юм байна уугүй юу? За тэгээд өөрийнхөө дотоод шин чанарыг бодно. Мөн цааш нь үргэлжлүүлээд тийм ээ ийм зүйл бичиж болох юм байна. Ийм одоо зүйлийг зохиогчийн санаа гэж байгаа. За энд бол зохиогчийн санааг нь олсон байна. За өөрийнхөө муу гэм бүхэнтэй тэмцэхгүйгээр гэж тийм ээ. Тэгэхээр энд бол тэр гурван залхуу байна. Энийн аль нэг нь надад байна. Тийм учраас би энтэйгээ тэмцье. Бас цаашдаа өөр залхууч надад өөр төрлийн залхууч байж магадгүй гэж ингэж байгаа. За дээрэс нь яах нь ингэж бодуулж байгаа юм. Бас яах нь хэрвээ би энтэйгээ тэмцэхгүй бол одоо энэ эх орон ард түмэндээ олигтой хүн сайн үйл бүтээж чадахгүй, ийм олигтой хүн болж чадахгүй юм байна. За тэгж хэрвээ чадахгүй бол хүн бос төрснийхөө эргийг гаргаж чадахгүй юм байна шүү дээ гэсэн ийм бодлыг тэр уншиж байгаа хүн төрүүлэх ийм зорилгоор зохиогчийн санаа заавал бичнэ. За ингээд энэ саяны бүтцийг нэгэн зохицолбор дээр тайлбарлаа. Үлдсэн зохицолборууд дээр яг адилхан та нар бас ингэж бодож олж аваарай. За ингээд саяны гарсан одоо тэр бүтцээ схем загвар хийсэн байна. За нэгдүгээрт нь бол тэр эхлэл хэсэг нь залхуугаас аяа зайлна, түлхүүр өгүүлбэр нь. За тэр гурван зүйлийн залхуу хүн бүрд их багч байна. За энэ түлхүүр өгүүлбэр нь гурван цогцлбортой задарч байна. Хэвтэй хоньны залхуу, бие басхын залхуу, алгасрахын залхуу тийм ээ. За тэр сум заасан байна. За ингээд энэ гурван цогцлбор нийлээд ерөнхий дүгнэлт энтэйгээ хичээн тэмцэлдээ гэсэн ерөнхий дүгнэлт болж байна. За энэ зүйл нь цаашаа өөрөө муу бүхэнтэй тэмцээрэй гэсэн ийм зохиогчийн санаа болж байна гэсэн ийм бүтэц болж байгаа юм. Тэгэхээр энэ бүтэц нь бол яагаад ийм одоо загварт бүдүүгч болж байна вэ гэхээр энийг одоо бүгдээрээ ажиглая. Нэгдүгээр тэр гурван зүйлийн залхуу гурван зохицолбор болж хэвтэй хоньны бие басхын алгасхын гэж гурван задарч байгаа нь энэ бол тайлбарламж буюу сонин нийтлэлийн найруулгад байдаг тайлбарламжийн хэм маяг. Тэр хэвтэй хоньны залхуу, бие басхын залхуу, алгасрахын залхуу гэж ингэж гурван
зохицолбор буюу 3 шин чанар хичээн тэмцэлтөвчтэй гэдэг энэ нэг дүгнэлтэнд хүрж байгаа нь энэ нь бол эрдэм шинжилгээний найруулга буюу эргцүүлэмжийн хэм маяг. Тэгэхээр эндээс бол тайлбарламжийн хэм маяг, эргцүүлэмжийн хэм маяг гэсэн хоёр хэм маяг холилдож байгаа ийм бүтцийг ажиглаж байгаа гэж бодож байна. Тэгэхээр эндээс юу дүгнэж байна гэхээр эсэ гэдэг бол нөгөө бидний мэддэг 4 хэм маяг маань холилдож ордог юм байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрч байна. За ингээд манай багийнхан гэрийн даалгавар өглөө. За энэ чойл овсон жууган 3 залхуу эхийг дуурайгаад их зохиож бичнэ. За сэдв нь бол 3 гээд 3 цэг өгсөн байна. Тэр 3 цэгийн оронд өөрсдөө нэг үг олж бичнэ. Тэр үгээ бол их сайн бодоорой. 3 бодол ч юм уу, 3 мөрөөдөл ч юм уу, тийм ээ? Ингээд чөлөөт. За тэгтээ саяны ихийг сайн дуурайн шүү гэдгийг бодоорой. За ингээд үгийн тоо өгсөн байна. За ингээд эсэ гэдэг бол эсэж зэгдэрсэн айргийн нэр. Тэрэн шиг эсэж зэгдэртэл нь ясалган бодсон зүйлээ үгээр хэлхэн бичснээ эсэ гинэ гэж төдууга хэлсэн байна. Тэгэхээр бол энэ айраг гэдэг идэ бол эсэх тусмаа хүний биеинд найртай эм болдог идэ. За тэрнтэй адилхан ямарваа нэгэн зүйлийн тухай их сайн тунгаан бодож, их сайн бяцалгаж, бүтээлчээр сэтгэж ингэж бодсон зүйлээ эсэ болгон бичих юм бол энэ бол жинхэнэ бүтээлч ажил, бүтээлч үйл болох юм гэж ингэж хэлж байгаамаа. За тэгэхээр манай багийн өнөөдрийн бэлтгэсэн хичээл ингээд дуусч байна. Анхаарсан сонссон хүүхдүүд та бүхэнд баярлалаа. Эрдэм ном эрхэм баян учраас эрдэм ном шамтсан эх орондоо хэрэгтэй эргэн болоорой.